Цагаанагийн хажуу ширээний хүүг Сэки гэдэг. Сэкигаа хичээл дээрээ хичээлээ огт хийдэггүй. Үргэлжийн өөрөм хийж суудаг. Өнөөдөр ч тэр цүнхнээсээ баахан баллуур гаргаж ирээд өрөөд унлаа. Цагаанаач чи түүхийн багш ямар ууртайг мэднэ үсттэй. Болсон дээр уха гэж хэлвэ. Гэтэл нөгөөч нь өөдөөс нь хичээл дээр битгий яриад бай. Ухааны царай гаргацсан авж гин. Хэнийх нь буруу юм бэ? Баахан даалуу шиг юм үрж тавьж агаад нэгийг нь түлхэнгүүт цаашаа давлгаалаад унаад идэг та. Сэки тэрийг хийж байгаа. Удалгүй тэрэнд нь бүр шугам нэмэгдээд эхлэв. Мэдээж хажууд нь ингээд ахаар яаж хичээлээ хийхвдээ. Цагаанаг баллуур руу ангааж харж байтал гай болж багш нь. Цагаана дараагийн хэсгийг унш гэж хэлвэ. Манай хүн сонссонгүй. Түүхийн багш ууртаагаараа алдартай хэлэхгүй шууд л Цагаана толгой тархич нь хаана явна гэд ориллоо. Харин үүнээс олж Цагаана зочоод Цагаанаас олж Сэки зочоод баллуураа унахчихна. Өнөө цуван золтой л бөөндөө норцсонгүй. Гэтэл өнөө Сэки чинь Цагаана руу чамаас л боллоо гэсэн харцаар хараад идэг шүү. Өөрөө л яах гэж хичээл дээр юм хийсэн тийм биз дээ. Удалгүй Сэкигийн бүтээлч дуслаа. Гэтэл баллуур нь явсаар агаад сүлд нь солиод буудуулах төвчин дээр дархан шүү. Буудчвал бүр багшд алуултын багаас дээ. Цагаанаач сандарч хүүшээ болохгүй штэ гэл бөөн айдас. Харин Сэкиг тоож байгаа ч юм балга. Өнөө баллуур нь нэг нэгээрээ унаж цааш явсаар төгсгөлийн цагт эцэст нэг юм хүрлээ. Энэн дээр л дарчих бол солиод бодно. Тэгсэн буудсангүй. Сэки зүгээр л буудаж байгаагаар төсөөлөх гэж байж. Цагаанагийн санаа амарч ширээгээд ирлээ твтлээ. Гэтэл гай болж багш нь Цагаана чи ундах гэж ирээ юу гэж ориллоо. Цагаанаа сандарч гүй энэ хажуу ширээний Сэки л гэд харсан. Зөв амтэн чинь бүгдийг нь амжаад талт хийжиж. Ийхүү дахиад л гимгүү Цагаанаа мань хэлмэгцэн юм да. Өнөөдөр та нарт хажуу ширээний Сэки хүн гэх хөвчлөлтэй хөрхэн анимыг ярьж өгье. Хичээл дээр огт өөрөм хийгээ сууж идэг ширээнийхээ хамтрагч руу явуулаарай. Blackpink-ийн фэнүүдтэй гоё мэдээ дуулгая. Та нар Blackpink-ийн тоглолт үзүүлдэг Pink Melts гэж сонсч ирсэн үү? Pizza Hut-ийн маань нэмгийн шаржигнуур гурилтай, аманд хайлж орсон бэслэгтэй мэлцээ ягаан өнгөтэй олгож, ham and cheese төрлөө нэмсэн байх шүү. Ягаан мэлц маань хайрцагтаа 2 ширхэгтэй бөгөөд ердөө 14,000-аар Pizza Hut-ийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой. Маханд дорлогсод халапенотой дахиан мах, ham, бэслэгтэй, ham and cheese гэсэн 3 төрөлтэй. За тэгээд ягаан мэлцээ идээд баримтаа Pizza Hut loyalty цагийн маань сайтад бүртгүүлээд 2026 оны 1 сарын 17-нд Токиод болох Blackpink хамтлагийн тоглолт үзэх 3 азтны нэг болоорой. Тэгээд баримтаа бүртгүүлэхээ мартаваа. Дор линкийг халдсан байгаа. Хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэнгээ Токиогоор аялах алтан боломж шүү. Амжилт. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたいСэки ширээн дээрээ зураас зурж цүнхнээсээ шуугээ гаргаад ирлээ. Тэгснээ удалгүй нэг хүүгээрээ нөгөөхийг нь бяцалчдیں۔ Генерал гэсэн бичгтээ нь хааныгаа бяцалсан байх. Их чанга дуу гарсан болохоор багш гайхаж Цагаанаач төсөөллийн ертөнцөөр аяландаа. Түүнийхэр бол генерал нь сая гинт урваад хааныгаа алцчихжээ. Удалгүй генерал нь хааныхаа толгойг өгөлцөн өөрийг нь бүсэлж буй цэргүүдээ унгаад байдаг. Ширээн одоо яаж ч нөхтэй болцсон бүү мэд. Харин үүнийг харсан Цагаанаа цэргүүд нь генералд дургуйцаж түүний эсрэг зогсож байгаа юм байна шүү дээ. Даанч генерал айцаар бусдыг захирч байна гэж дүгнэлт гаргана. Удалгүй өөр цэргүүд тэднийг хүрээлэхэд генерал нь зогтоод алгууллаа. Цагаанаа сандарч яана энэ муу чин зогтчлаа штэ гэд байж итал толгойгүй хаан ирээд бүгдийг нь ялчдаг. Харамсалтай нь дараа нь бутраад унчнаа. Үүнийг харсан Цагаанаач хаантан тэгж шархацсан байж бусдыгаа аврах гээд эргэж иржээ. Хаантаа гэд сүйд. Даанч хааныг унсны дараа Сэкигүй генералаа барьснаа хааны дээрээс нүдэд ундээ. Харин Цагаанагийн санаа зовж зүгээр сууч чадсангүй. Шууд баллуураа авч онилж байгаад нислаа тоглоо. Ийхүү Сэкигийн генералч цонхоор нисэж харгислал зогсвоо гэж. Яг дараа нь Сэки Цагаанаа л өвглийн харсаар хардаг л та. Гэхдээ л амжилттай амар сайхандаа жаргууллаа штэ. Сэки ягаад ч юм хичээлээ шаргуу бичиж байлаа. Юу болоо вэ гэд харсан чинь зүгээр ширээгээ зүлгэжсэн юм байна. Тэгжил таана. Удалгүй цаа чин цүнхнээсээ баахан юм гаргаж ирээд ширээнийхээ ан цавыг нөхөөд зүлгээд бүр толь шиг гэлтгэр болгочтой. Хэдий Сэкигийн сэтгэл хансан харагдсан ч удалгүй өөр зүйл зүлгмээр санагдсан бололтой. Цагаанаад зоос өгч юм. Ширээг чин зүлгээд өгье гэдэг юм шиг байгаа. Цагаанаа хэдий үгүй гэж хэлсэн ч сайхан сэтгэлээр хавцаа өгч зүлгүүлжээ. Бас Сэкигийн хичээнгүлэн зүлгэж байгаа Цагаанаад хөөрхөн харагддаг за. Удалгүй Цагаанагийн хавтас ч толь шиг болоод эргээд ирлээ. Даанч өрөлтнээс нь болоод сарн зүсэж Цагаанагийн үсийг босгоод хайчваа гэж. Энэ үед л Цагаанаа би энэ мод дахиж сайхан андахгүй дээ гэж бодсон юм.
Секи цүнхнээсээ мудан сав гаргаад ирлээ. Юу вэ гэсэн чинь гөв авчирчиж. Нэг сүртэй царайлаад харан тоглох гэж байгаа юм бах та гэсэн чинь элдв дүрс хийсний зодтолтолоод идэг шүү. Цагаанаа ангаж байгаад хичээлээ ойлгохтойч битсэнгүү. Удалгүй багш нь "Цагаанаа хичээлдээ анхаараач" гэж ориллоо. Хэдий цагаанаа "Гүй энэ Секи л" гэд заасан ч зөвхөн эмчин дахиад л хамаг юмаа хураацсан гимгүй сарилцсан сууж байдаг. Химийн хичээл орж байлаа. Гэтэл Секи цүнхнээсээ эртээ юм гаргаж ирснээ баллуураа зороод ундий. Баллуураар тамга хийж байгаа юм байна. Харин энэ хажууд нь сууж байгаа шар ус бол үнэн дураараа асуугчгүй бусдын юмд хүрдэг гар. Хэсэг хугацааны дараа Секи тамгаа дуусгах бололтой. Нарийнхан тамгаа дундаа нөхтэй өөр баллуур дотор хийж гаднаасаа яг л жирийн баллуур шиг харагддаг болгон тавьбаа. Гэтэл өнөө шар уст чинь шууд Секигийн баллуурыг хилэлгүй авснаа юмаа баллууртчдээ. Мэдээч жинхэнэ баллуур биш болохоор тэр дорой хугарах нь ойлгомжтой. Гол нь шар уст баллуурыг нь хугалснаа харамсч байгаа чинь жалга. Зүгээр л баллуур чинь хэврэг юмаа Секи гээл болоо. Энэ үедээ зэрэгцэн багш нь хичээл дуслаа гэд самбар дээрх бичгээ арилгадаг. Ийхүү тамгаа хугалуулсан Секигээс болж юу ч бичээгүй цагаанаач аль аль нь готарсан юм да. Тэдний сургууль ослын дохио хангинуулж газар хөдлөлтийн аюулд зориулсан бэлтгэл хийхээр болжээ. Хонх дугарч бүгд ширээн доогоороо ороход Секи л тоосон шинжгүй зүгээр сууж идэг. Гэхдээ доош харвал жижигхэн роботнууд өөрсдийн ширээн дороо хөвтчихсэн байлаа. Үүнийг харсан цагаанагийн анхаарал дахиад л тийш явна. Бөөндөө сургуулаас гарсны дараа Секи роботуудаа хөлнийхөө тэнд суулгана. Цагаанаач яг л ээж хүн шиг тэд нарыг нь харж хөөрдөөл. Гэтэл Секи гой инээж хөлөөс авчулж байгаад роботоо өшгөлчдээ. Хэсэг хугацааны дараа Секи робот нь байхгүй байгааг анзаарч мөлхөн хайж эхлэвэ. Гэхдээ жаахан цаашилтал роботууд нь өвдгөө тэрвэрсэн цагаанагийн өөр дээр сууж идэг. Цагаанаа төнлөө яг л аюултай үед орхичоод одоо чамд тэдний гих ирэх байхгүй гэж байгаа юм шиг ширүүн харцаар ширтэнэ. Секи ч юм хэлж чадсангүй. Ямар тач шинэ ээжтэй болсон роботууд маань ад жаргалтайгаар амьдрах болсон билээ. Сурагчид ягаад ч юм хоорондоо цаас дамжуулаад байлаа. Нэг харуул Секи дүүрэн цахиа увалцсан тамга дараад шүү. Энэ Секи чинь шуудангийн ажил хийгээд байгаа юм гинэ. Үнийг мэдсэн цагаанаа дэвтрийнхээ цаасыг урж Секи лөө хичээл дээр битгий өөр юмнууд хийгээд байл та. Намайг сатааруулаад байна гэж бичээд өгчээ. Одоо Секи цагаанаад ямар хэцүү байдгийг ухаарах үз. Гэхдээ яг цаасаа өгсөн өөдөөс нь буруу хэмжээтэй захиа хүлээж авахгүй гэсэн бичиг харуулдیں۔ Бүр дүрм журм гаргачихгүй. Тэгэхээр н цагаанаа цаасаа хэмжиж таруулаад өгсөн чинь Секи яг л шуудангийн газар шиг хэддгээр цаг дээр ямар хүргэлтээр яаж өгөх вэ гэсэн асуулттай цаас бөглүүлнэ. За тэгэхээр н цагаанаа арай гэж бөглөөд өгвөө. Гэтэл яг л албан байгууллага шиг ажлын цаг дууссан. Арын харьцаглуу захиагаа хий гэж авдээ. Цагаанагийн чуур хурж багшинуудыг хариулж байгаад арай гэж захиагаа хийлээ. Даанч өнөөмөө Секи чинь хайрцгаа шалгахгүй харьцнаа. Өөр сонголт үлдээгүй болохоор цагаанаа захиагаа Секигийн гутлын хайрцагт үлдээгээд явцдаг. Гэсэн ч үнийг нь ангийнх нь хүүхэд харж цагаанаа Секид харин захиа үлдээлээ гэд бодчихно. Маргаашнаас нь хачирхалтай цоо яриа сургуулаар тархаж эхэлсэн юм. Секи энэ удаа дахиад л шогийн авчирчээ. Цагаанаач ашгүй одоо миний анхаарал сарнихгүй гэд санаа амар сууж байлаа. Гэтэл Секи хамаг хүүгээ ганц хүүгийн өдөөс тавьчдیں۔ Үүнийг харсан цагаанагийн сонирхол төрж эхэллээ. Удалгүй өнөө ганц хүү дээр нь гүнж гисэн бичгтээ хөлөгч нэмэгдлээ. Үүнийг харсан цагаанаа маань яаж зүгээр сохов. Дахиад л өөрөн ирэхгүй баахан юм бодож эхэлнэ. Дотроо байж да. Яагаад бүх цэргүүд гүнж ганц цэрэг 20 өдөөс сурж байгаа вүлээ? Эн чинь хориотой хайрын түүх байна штэ. Хаан тэдний хайрыг сэргүүцсэн болохоор л цэргүүдээ тэдний хойноос явуулсан бололтой. Ямар гайхалтай түүх вэ? Дараа нь яах вэ гэж бодно. За тэгэл ястаа хийж байгаа үйлдэл болгонд нь утга учир өгч толгой дотроо түүх зохиож эхлэндээ. Түүний харж байгаагаар бол удалгүй цэрэг гүнж хоёр гэрлэж эхнэр нөхөр болжээ. Хайрын хүчээр нөхөр нь ч сайн тулдаж байлаа. Гэтэл удалгүй цэргүүд эхнэрийг нь барьцаалцдаг. Ийхүү нөхцөл байдал хэцүүдэж ганц цэрэг маань бусаддаа зодуулж эхлэндээ. Ёо жүжиг юм хаашаа. Цагаанаач би харж чадахгүй нэ. Ямар өрөвдөлтэй юм бэ гэд доошоо харлаа. Гэтэл генерал гэсэн бичгтээ хөлөг газар байж гинэ. Аваад харвал өнөөхийнх нь гаднаханч бутран унаж аав гэсэн бичиг дотроос нь гараад ирдэг. Үүнийг харсан цагаанаа эн чинь нарай түрүүний ганц цэргийн аав нь биш үсттэй. Тийм байж тээ. Одоо тэр хүлөөгөө очиж аврах ёстой гин. Тэгээд яг Секигийн цэргүүд рүү нислэх гэж байтал Секи номороо хачдیں۔ Цагаанаач ямар зөвөө юмтан бэ? Ямар өндөр хан вэ? Энэ маягаараа удвал генерал хүүгээ аварч чадахгүй штэ гээл. Драма. Гэхдээ аз уулж багш Секи дараагийн хэсгийг унш гэж хэлдэг.
цагаанаа газны эмгээд няслах гэсэн ч Секи маш өндөр хан барьчих. Гэсэн ч цагаанаа шантарсангүй. Хөлгөө нясалж өнөө том ханыг нь буталж чаддаг. Ийхүү бүх зүйл амар сайхандаа жаргалаа. Арайч бүх зүйл биш шүү. Секи аль хэсгийг нь уншихаа мэдгүй хэцүү байдалд орсон байдаг юм. Секи нэг өдөр хичээл дээр юм нэхэд унлаа. Манай цагаанаа нэхмэлдээ маш сайн нэг ч хэлэхүү. Энэ удаа Секиг их анхааралтай ажиглана. Хэдий Секиг жирийн нэг анхлан суралцагч байх гэж утсан ч үгүй бололтой. Цаашаа нэг хурднаар Афган зүг ашиглан ихч байдаг. Зүг болгоно нь өөр үр дагавартай байдгийн гин. Афган зүгээр хийсэн зүйл нь ягт хэдий ч зөөлөн болдог. Малгай юм уу ноосн цамц хийхэд их тохиромжтой. Гэхдээ тоглоом хийхэд огт тохиромжгүй. Гэтэл Секи кактус хийсэн байдیں۔ Хэдий цагаанаа өө нэг мүү кактус уу гэж бодсон ч зүрх сэтгэл нь тийш татагцаар л байв. Яг л элсэн цөлийн захад хурц нарны дор игч зогсож буй кактус шиг. Хатуу арьстайч дотроо зөөлхөн. Цагаанаа Секигийн чадварыг үнэлж тэрхүү гайхалтай кактусыг тэрхийг ихэд хүсэж байдаг. Гэсэн ч гараа сунгах үед нь Секи нотлох баримтаа устгаад кактусаа сүйтгэхэд хачдیں۔ Үүнийг харсан цагаанаа дэлб. Хэдий дахиад хийгээсэ гэж маш их хүссэн ч Секи хийсэнгүй. Дэмэл цагаанагийн мөс шиг харцанд харагдаж номоо уншиж байгаа мэт царайлсан юм. Хизээл бол хизээ хичнээн үтэгч хийсэн таргалуулдаггүй Япон жилийн маань усан үзмийн холимог амттай шин төрөл ирлээ. Энэхүү төрлийн төмрийн бэлтгэл, кальц, магний, цайр зэрэг витаминаар баялаг гэж боддоо. Амттан эдэнгээ давхар эрүүл мэндэд анхаарна гэдэг чинь жаргал үсттэй. Ямар ч сахаргүй, цэвэр жимсний тааламжтай амттан маань Асахи Япон дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдж байгаа шүү. салахын аргагүй нэмэлт сахаргүй бодож бодосгүй Япон жилийн nice амтан тасархай чанар гахалтай хамтдий басартай сордог жимс nice намайг юун дуртай вэ гэж асуухад би орихиро дуртай гэж хариулсан. Баярлалаа. Цагаанаа дуу цөөдөж хэлээ. Бусдын сэтгэлийг боддог сайхан сэтгэлтэй охин билээ. Тиймээс ч түүний хойн судаг охин цагаанаатай найз болохыг ихэд хүснэ. Харин өнөөдрийн хувьд Секи хичээл дээрээ гольф тоглож байна. Цаачин жижигхэн цохор бөмбөг авчирсан. Бөмбөгөө ширээн дэх нөхлөө амжилттай оруулдаг за. Түүний дараагийн байна. Цагаанагийн талд байгаа нөх. Цагаанаач хүй энэ чинь миний ширээ штэ гэж бодоод Секи рүү харна. Харин тэдний бие биелүүгээ харж байгааг арын охин хараад энэ хоёр чинь яагаад ширтэлцээд байна? Нэрээ нэг цуу яриа яваад исэн бицтэй. Энэ хоёр чинь нэгэндээ сайн юм биш үү гэж бодчихноо. Удалгүй Секи цагаанагийн талд байгаа нөхлөө бөмбөгөө цоглоо. Даанч цагаана үүнийг нь анзаарлахгүй бөмбөгийг нь унгаж орхитیں۔ Секи ч үнээс нь болж нурмайгаад цагаанагийн санаа зовж уучлалтгүй байна. Гэтэл арын охин бүр эхнэр нөхөр хоёр шиг мууддаг болцсон бах та. Энэ хоёр чинь хамт амьдраад байгаа юм шүү гэж бодчихно. Удалгүй цагаанаа Секи хоёр цухтаа доор унсан бөмбөгийг хаж эхэллээ. Харин үүнийг харсан арын охин ширээн дагуур үнсэлцээд байна гэж бодчихноо. Ийхүү ард судаг охины санаа зовж хичээлийн дараа цагаана дээр очдог. Тэгээд би санамсаргүй харсан юм л да. Хичээл дээр тийм юм хийж болохгүй штэ. Секи та хоёр гэж хэлнэ. Тэгсэн цагаана өдөөс нь тийм бицтэй, тийштэй. Эцэст нь нэгэн өөрхөн миний зовлонг ойлголоо. Секи хичээл дээр дандаа тэгдэв. Даанч би илбдүүлсэн юм шиг байж байгаад зогсоохоо мартчихдаг. Ямар тач хоёулаа сайн найзууд болъё гэж авс. Хэдий өнөө охин баяртай байсан ч гэлээ. Цагаанагийн тухай мэдээгүй зүйл их байснаа ухаарчээ. Үнэндээ буруу ойлголт л доо. Математикийн хичээл дээр орж буй зүйлийг цагаанаа аль хэдийн нэмэгддэг болж таарлаа. Тиймээс ганц удаа хичээлээ хэлэхдээ Секиг харж сухаар шийднэ. Энэ удаа Секи цүнхнээсээ баавга гаргаж ирээд дуран бариулдаг. Уг нь жирийн хөрхөн зүйл шиг харагдавч Секигийн царай их нухацтай байдаг за. Яасан бол гэсэн Секи урд судаг хүүгийн захнаас нь өөр нэг баавга уйчиж уцаа татах болгонд баавгаан дэшилсээр эцэст нь өнөө баавга захан дээрч гарч тугаа мандууллаа. Таанч уртлын хүүг биеэс гисрэхэд өнөө баавгаан цонхоор шидэгдчихдээ. Цагаанаас Секи хоёр цонхлоо гүйж баавгаагаа уцаар татан аварлаа. Гэхдээ ингээд дуусвуу гэтэл үгүй. Секи гоо дахиад л баавгаагаа захнаас нь уйхна. Ядч хахад уртлын хүн ууртай маа. Байн Секи рүү эргэн харж гимгүй байсан цагаанаа лууч мухаарна. Ийхүү цагаанаа маань энэ удаач зүгээр сууж байгаад хам хэрэгтэн болвоо гэж. Лав таран тартал ууртай хүү захнаас нь дахиж юм уях завдал өгөөгүй байдаг юм. Секи хичээл дээрээ удирдлагатай машин авчирсан байлаа. Гэхдээ нэг юм их л анхааралтай үзэж судлаад байна шүү. Хичээлээ хийж байгаа юм бах та гэсэн. Бас л үгүй. Замын хөдөлгөөний дүрм тэмдгийг харж байдаг. Тэгснэ болоогүй. Удалгүй цүнхнээсээ баахан юм гаргаж ирээд зам байгуулчдیں۔ Жолооны шалгалт өгч байгаа юм байна. Тинхүү Секи тоглоомын машинаа удирдах яг л бодит амьдралд ирэх шиг бүх дүрмийг дагандаа. Даанч эргэх үед нь машин нь дугуйгаараа юм шүргээд өксөж байхдаа доош эргээд тасалдчихна.
Үүнээсээ болоод Секи их л гутарч байгаа харагдлаа. Дараа өдөр нь Секи дахиад л адилхан зүйлүүдэд тавьсан сууж ийн. Хэд бэлтгэл хийснээсээ болоод гараа хүртлэн дээр бочиж. Цагаанаач гайхаж түүнийг нэг зүйлээ тавтаж хийхийг харах нь ховор шүү гэж бодон сууна. Яг үнэндээ Секи өдөрт ганц л удаа жолооны шалгалт өгч болно гэх дүрмийг мөрдөж байжээ. Үгүй нэрээ. Удалгүй Секи бүх давааг амжилттай давж өөртөө жолооны үнэмлэх хийдэг. Харин баяртайгаар үнэмлэхээ өргөж явах үед нь багш нь "За Секи самбартгаар" гэж хэлжтэй. Секи сандран цагаанаг хахуулдаж хариуг нь хэлүүлэхийг оролдоноо. Саяны хийсэн юм тийм л хахуултаар хэмжээний гоё гэж үзсэн баг та. Цагаанаг хариуг нь хэлээд өгчих юм бол өөртөө адилхан жолооны шалгалт өгүүлэх нь хөө. Мэдээж цагаанаа зөвшөөрсөнгүй. Өдрийн хоолны цаг. Секи баахан зайдас гэрчээд 8 алчиг болгоод авчирчээ. Үүнийг нь цагаанаа дахиад л ширтэхгүй байж чадсангүй. Ядж хаад 8 алчнууд нь хоорондоо орооцолтоод яг л амьд үлдэхийн төлөө хичээж байгаа юм шиг харагдана. Тэгэл Секи 8 алчнуудаа зэрлэгээр хатгаж бүгдийг нь амдаа хийжтэй. Мэдээж хоол юм чинь идчихэл таарна л да. Гэхдээ Секигийн идж байгаа байдал нь цагаанаад зэрлэг санагджээ. Бүр өлөмж бидэнтэй зөвлөсөн л авч ийн. Харин удалгүй Секи гахаж ханиалах нь. Гэтэл үүнийг харсан цагаанаа хорон мшиж гимгүй амьтдыг алхаар ингэдэйн гэж ах шиг. Даанч цагаанагийн тарчлалт нь ингээд дууссангүй. Удалгүй Секи туулаа шиг болгож хэрцсэн алим гаргаад ирдэг. Цагаанаач дахиад л "Үгүй" гэж хашгирсан юм. Цагаанаа ханиад хүрсэн учраас өнөөдөр хичээлдээ ирсэнгүй. Мэдээж Секи маань яаж зүгээр суув? Цүнхнээсээ цаасан сумоо дэвчээ гаргаад ирдэг. Арын охин үнийг нь харснаа шоконд орж "Юу вэ? Цагаанаа энэ хоёр салцсан бах та. Эрүүл ухаантай хүн яавч хичээлийн цаг дээр ингэж сууж байхгүй. Цагаанаач салснаасаа болоод л өнөөдөр хичээлдээ ирээгүй юм байна" гэж бодчихдөг. Секи удалгүй сумогийнхоо эсрэг робот явуулаадглаа. Гэтэл өнөө робот нь сумог ялцчихжээ. Секи ч нэмсэглэн сумогийнхоо биеийг марлаар ороодог. Харин үүнийг харсан охин энэ сумон Секи өөрөө юм байна. Тэр шархалсан зүрх сэтгэл бие ороож байгаа юм байна шүү дээ гэж боддог. Хэсэг хугацааны дараа Секи сумогийнхоо өдөөс бүр том машин шиг робот тавьчихна. Гэтэл үүнийг харсан нөгөө охин Секи болсон зүйлд өөрийгөө буруутгаад албаар өөрийгөө зовоох гэж байгаа бололтой. Энэ нэрчээрээ цагаанаа энэ хоёр улам холтон шүү дээ гэж санаа зовно. Секи наан нь үнэн жаргалтай дэвжээгээ тавшаал. Арын охин санаа зовсондоо хөлөөс авчуулаад. Гэтэл удалгүй охины савцсан хөл нь санал өшгөлөөд Секигийн авраг роботыг газар унагчдээ. Секи бол яагаад унсныг нь анзаарсангүй. Яагаад унчваа гэд хажуу тишээ харах юм бол цагаанаа байсангүй. Тэгэхээр Секи цагаанагийн сүнсэл унагчиж гэж бодчихноо. Харин айж цагаанагийн сандал руу харж буй Секи өнөө охинд цагаанаг өгүүлж буй мэт харагджээ. Тийхүү Секи ч эвгэрхэн хамаг юмаа далт хийж арын охинч баяртайгаар "Тийм шүү, та хоёр салж болохгүй" хэмээн инээсэн юм. Өсвөр насны хүүхэд арх тамхи хэрэглүүл бид нь ямар нөлөө гардгийг харуулах хичээл орж байлаа. Гэрэл унтрахад бүгд бичлэг үзэх болно. Харин Секи шатрын хөлөг Шогигийн хүү нарыг өөдөөс нь харуулад өрчлөө шүү. За Шогигийн хүү гэхгүй даамны хүүгээл ярьчидөө. Цагаанаач "Харахуйд чи яаж чадахгүй дээ" гэж сууж байлаа. Гэтэл удалгүй даамны хүү нар нэг нэгээрээ унаад эхэлтээ. Секи шатрын хөлгүүдээр даамны хүү нарыг алуулж байжээ. Гэ бүр яалтчгүй цаг нөхцөлтийн мастер та сони бодож болох юм аа. Шатрын хөлгүүд нь харахуйд харж чаддсан байх уу? Ядж байгаа цагаанаа дандаа инэн давтна. Тэгж явсаар сүултээ ганцхан даамны хүү үлджээ. Гэхдээ Секиг ширээнийхээ болон руу хартал унагсан даамны хүү нар нь эргээд гараад ирсэн байж дээ. Яаж ч унагсан эргэж гарч ирээл байлаа. Секи сүулдэ бүр айгаад хамаг даамаа хурааж майн уншин сууна. Харин хэргийн эзэн цагаанаа байжээ. Тэр л унсан хамаг даамыг нь эргүүлж тавиад исэн юм байна. Тэгээ дотроо болж ч юм уу болохаазч харьцангуй үзэхээр ингэдэйн гэж нэгээд сандал руугаа явах гэсэн ч Юпхэн Секигийн сандалны дор орчихсон байлаа. Тэр дахиад л хичээлээ хийсэнгүй. Англи хэлний хичээл орж байна. Гэтэл Секи нүдэ боож цүнхнээсээ цаасан нүрэг гаргаад ирдээ. Нүдэ боож агаад нүд хамар ам байршуулдаг тоглоом байдیں۔ Гинэ. Цагаанаа харин тэрийг нь хараад инээсэн биш, багштай баригдах төглөө. Гэхдээ нэг харуул Секи нүд амыг нь төгс байрлуулсан байдаг. Тэгснээ удалгүй яг л зурган альбом гүйлгэж байгаа юм шиг төрснүүдээ нэг нэгээр нь үрчилж эхлэндээ. Өнөө цаасаа эхнэр хүүхэдтэй болгож, өсийг нь сальж намтай болгоно. Хүүхдийг нь чалхаж чаддаг болгож, сургуульд явуулж, зүйлдээ танхаад өрхтөөж болгодлоо. Харин цаг хугацааны эрэхэнд ээж аав нь нэг л хөндөй хол зогсоно. Үүнийг харсан цагаанагийн санаа зовж, ер нь эндээс үлээчи. Тэгвэл эднэр хоорондоо ойртож аз жаргалтай төгснө гэж боджээ. Тийхүү яг үлээтэл Секигийн гар урд нь таарчнаа. Секи шоконд орж болтой автал юу ч байсангүй. Харин эцсийн эцэст цагаанагийн зориг биелжээ. Өнөө гэр бүл нь илүү ойрхон зогсдог болж. Багшийн тараасан материалын тоон хүрэлцэхгүй байлаа.
Тиймээс цагаана Секи хоёр цогтаа суугаар болно. Ширээн нийлцсэн болохоор Секи энэ удаа элдв зүйл гаргаж ирдэг цүнхээ авах чадахгүй. Цагаанаач баярлж за энэ удаа хичээлээ хийхэндээ гэж бодно. Гэтэл Секи пеналаасаа хүзэр гаргаж ирснээ ил бүзүүлээд өгдөө. Цагаана харин түүнийг огт тоохгүй байхаар шийджээ. Яаж ч юм цаасан дундаас нь хүзэр гарч ирсэн ч урд суугаа хүүгийн нуруунд хүзэр наасан байсан ч цагаана тоосонгүй. Сүүлдээ бүр уурлаад бацаа тайна. Гэхдээ батсан тамх хүзрэн сүүлдээ өөр газараас гарч ирээд толгойг нь эргүүлээд идэг за. Нөгөө тоохгүй гэдээсээ хүн байхгүй. Энэ бүхнийг харсаар цагаана дахиад л хичээлээ хийж чадаагүй байдаг юм. Маргааш нь Секи гинтл нүдний шилтэй болцсон сууж ийн. Өнөө өглөө ирэхдээ нүдний шилтэй байлуу гэж бодтол үгүй ээ. Удалгүй цаа чинь бүр нүдний шилний дэлгүүр нүлгэд ирсэн юм шиг л олон шил гаргаад ирлээ. Хүмүүс хичээлээ хийгээл Секи нүдний шил нэг нэгээр нь зүүж үзээл. Цагаана тэрийг нь хараал. Бүр гүн орцсон. Наа чин дими, наа чин даж хүн байна. Гүй өмнөх шилийг нь зүгээч гэж бодоод хичээлээ огт хийдгүү за. Цагаана бүр сүулдэ Секигийн гар сонин шил рүү явах юм бол муухай харж, дажгүй шил рүү явах юм бол зүгээр харж эхэлдэг. Ингэсээр эцэст нь хүссэн шилээ сонгуулж чадлаа. Цагаана хийлгсэн сонголтоороо их л бахархаж, багталтай сууж байв. Данж дараагийн цаг дээр Секи модон тоглоом тоглоод өнөө шилээ тайлцсан байдیں۔ Лам маргаашинч нөгөө өдрөнч хадогт шилээ зөөсөнгөө. Тийхүү цагаана харин хичээл хийх цагаа дэмий үрчлээ гэж харамссан юм. Секи нэг дэвтэр гаргаж ирээд юм зурч гарлаа. Хууц болгон дээр зураг зураад эргүүлэх юм бол зураг нь хөдөлж байгаа юм шиг харагддаг та. Секи зурагч зураад үгч бичээд сүлдээ бүр ягаад ч юм өөрийнхөө хоолойг дуу хураагаараар бичээд ундаа. Яг юу хийгээд байгааг нь цагаана огт ойлгосонгүй. Ямар ч тач Секи их л сэтгэл хангалуун харагдлаа. Гэтэл завсарлагаанаар цагаана нууцаар Секигийн цүнхийг ухаж эргэдэг хууц нь ямар болсныг харна гэн шүү. Бүр шийдсэн ээ. Өнөө Секи чинь нэлдэв дүрс зурж дуу авийг нь өөрийнхөө хоолоогоор гаргасан байжээ. Удалгүй хин нэгэн дуудуулаад эхэллээ. Цагаанаач хөөх юун дуу вэ? Энэ яг юун бүтээл вэ? Гэтэл хамгийн сүүлд нь Тояма дэлгүүр гэж амна. Зүгээр сурталчилгаа байжээ. Ийхүү цагаана дими юмд хит их эрчим хүч зарцуулсандаа дахиад л харамссан юм. Энэ Тояма дэлгүүр нь Секигийн 7 хоногт 2 удаа очдог дэлгүүр билээ. Ангийн багш нь цагаанаг дуудаж чи ойрд хичээлдээ анхаарахгүй сонирн байгаа шүү гэжээ. Цагаана хэдий Секиг ховлчмаар байсан ч санаа зовоод чадсангүй. Угаасаа ховлчих юм бол сүлд эвгүй харилцаад болж штэ. Гэтэл ашгүй цаанаасаа 2 дугаар цаг дээр бүгднгийнх нь цүнхийг шалгах юм гинэ. Цагаана ихэндээ ашгүй Секи миний оролцоогүй баригдчих юм байна гэж бодсон ч цагаа тулсан санаа зовоод эхэллээ. Секи энэ удаа хичээл дээр роботны гэр бүлийг авчирсан байдаг. Удалгүй багшч цөөхнүүдийг шалган явсаар цагаана бүр яна Секи баригдчих үдэ гэж санаа зовоод өглөө. Гэхдээ Секигийн ээлж болоход Секи роботныхоо хоёрыг хоолны хайрцагт дотроо үлдсэнийг нь сандалныхаа ард нугаа даргалцдаг. Үүнийг харсан цагаанагийн санаа амарч бүр тайвшраад сууна. Удалгүй түүний ээлжч боллоо. Гэтэл өөрийнх нь цүнхнээс CD гараад ирдээ. Цаа чин Секид хит анхаарад өөрөө найзаасаа CD зээлж авснаа мартчихжээ. Багш нь CD-г нь хурааж аваад бүр цаанагийн гэрийнхэнтэй ярилцахаар болчихдоо. Ийхүү цаг нөхцөлтийн мастер Секигээс олж зүгээр сууж чаддгүй цагаана маань хэрэгт орсноор энэхүү аним маань дуусч байна. Гэхдээ одоо тэгэхэд өөрийнх нь л хох юм да. Нэрээ нэг сонирхолтой юм нь энэ аним дээр манай хоёр гол дүр хоорондоо бүр нэг зүг солилцдог. Бүх зүйлийг цагаанагийн өнцгөөс л харуулж цагаанагийн бодлыг сонсгоно. Секи бол хаа нэг ганц энэ за. Тэгснээ дуу оруулагч нь Kimetsu no Yaiba-гийн Zenitsu Attack on Titan-ы Konid дуу оруулсан Hiro Shimono. Алдартай хүн багаас тээ. Бас аним маань 21 ангитай. Анги тус бүр нь урд артлын дуутайгаа нийлээд 7 минут. Ер нь бол богинохон урттай анимыг алдартай болгоход түлхэж залгасан аним гэхүү дээ. Нэрээ 2015 онд кинонд гарсан юм байлээ. Үзүүл үзээрэй. За тэгээд таалагдсан бол лайк, дарт, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл. Bye bye.